сайн байцгаана түүхэн жимээр нэвтрүүлгээ Ховд аймгийн Булган сумын нутаг Монгол Улсын аварга тариаланч Батчвын Төмөр Батаргаагаас тавхандээ хүргэж байна. За сайн байна уу та? Оо сайн байна уу. За сайн явж байна уу? Сайн л явж байна. Та сайхан тусч байна уу? Оо сайхан тусч байна уу? Сайн л тусч байна. За ургац ариун уу? Ургац сайхан байна энэ жил. Одоо бүх төрлийн жимс бүгд одоо сайхан ургалаа. Ургацаа ураагаад ингээ явж байна. Бас одоо ургац хэдэн үе хураалттай байна? Одоо яг энэ ер нь тэгээд бараг 70-80% бараг хураагдсан. За энэ 20-30% одоо хураалт ингээд үлдэж байгаа тийм. 25 жилийн хөдөлмөр дотор бид нар орж ирээ сууж байна. Тэгээд өнгөрсөн жил бас Ховд аймгийн Булган сумын нутагт хүрэлцэн ирж таны тухай нэвтрүүлэг хийгээд Булган сумын нэвтрүүлэг хийгээд явсан. За тэр үед зуны ихэнх сар байсан болохоор дөнгөж одоо ургацаа тариад л байж исэн. Одоо арчлаа тордоод байж исэн. Одоо ингээд яг ургацын далайгаа баяраа хийгээд байгаа энэ үед нь зорин нэрж бас танаас нэвтрүүлэг хийж таныгаа зочин өмөртөө орж байгаа их баяртай байна. Одоо энд алим нэг 3-4 сорт чавганы нэг 7-8 сорт байгаа. Тэгээд өхрийнүүд байгаа. Тэгээд хажуугаараа бас мод үржилгээ ажлуудаа одоо хийж байгаа тийм. Одоо энэ 18 ихтлүүдийн моднуудыг тарааж одоо айл өхнийг л одоо жимстэй болох. Монгол орныг одоо жимстэй болох төр талаас нэлээд ажил хийгээд ингээ явагдаж байгаа. 27-8 жил одоо ажиллаж байгаа энэ жимсэх нэржүүлэх чиглэлээр. За бид нар энэ алюминыхын модыг одоо энэ доотлын энэ тогооныхны өсийг нэг цэвэрлээд одоо ингээд эхэлж байгаа тий. Тэгэхээр одоо тэгээд энийг одоо устгааны хийж өгнө. Хавар бол 4 сарда бүхэл нөгөө тижэл мэжэл бүгдэн доор нь хийцсэн байгаа. Уулын сайхан ууцаар бордоод шууны сангас ингээд хийчихсэн. Одоо ингээд жимсэн ургаад ингээд явж байгаа нөхцөлд бол дахиж одоо энд тижэл мэжэл хийгдэхгүй. Намар энэ жимс хураасныхаа дараа бас баг зэргийн тижээлүүд ингээд хийгдэнэ бас тий. Тэгэл нөгөө намар 9 сар 10 сард болох тэр нэг үйлжүүлэх бэлтгэл хангаал тэгэл явчихсан да. Услага энэ төр нь хийгээл. Тэгэл агр техникийн дээр ажиллагаанууд явуулж эхэлнэ л да бас юм. Хавар бол энэ таналт бас хийгдэнэ. Тэгж ажлуудаа сайн жимс одоо ургацыг хурааж явна да. За би ч гэсэн бас одоо та нарыг тэр алсуудаас ирээд ингээд манай талбайд орж ирээд нэвтрүүлэг хийж байгаад бас их баяртай байна. Бас энэ жил жимсэн сайхан ургаж өглөө. Хавар та нарын ирэх тас жимс боловсраагүй байсан. Тэр жил ирэхэд үрдэн жил ирэхэд лээ. Тий, үрдэн жил ирэхэд юм байсан. Энэ жилийн хэр таата цагаар ирлээ та нар. Яг л эд боловсрч юм тийм ээ. Тэ эд боловсрч байна. Манайх ч одоо нэг 8 сортын чавга, 3 сортын бисрэг алим, 3 сортын давж алим, 1 сортын том алим ингээд тэрэлдэг. Одоо хүн байгаамаа ер нь. Тий. Хэдэн төрлийн жимс вэ? Энэ 10 төрлийн одоо жимс болчихлоо. Тий, өрөл мөрөл ингээд уруулаад энэ арнит уруулаад бисрэг алим тэгээд чавганы тэр 7-8 сорт уруулах бол 10 гаруй төрөл болж байна. Энэ жимсгнээ тэр Булган сумыг одоо Булган сум Ховд аймаг хот руу тэгээд энэ жимсгнээ болоос олон түнд одоо хөртөөрүүлэх гэдэг ингээд явуулж байгаа хүн байгаамаа тий. Би одоо Ховд аймгийн Булган сумын уугал иргэн хүн байгаамаа. Манай бас тараа ногоо зэрлэг одоо тийм сайхан хөдөлмөрч одоо хүн байсан юм аа. Бас аймгийн аварга одоо тэрэлж авч яасан. Аавынхан одоо тэр сайхан ажил хөдөлмөрч одоо тэр уламжлалаараа одоо би бас ингээд ажиллаад бас энэ жимсний аж ахуй байгуулаад бас олон түмэнд одоо үйлчлээд ингээд явж байгаа. Энэ манай талуу бол 95 оноос эхлээд одоо таригдсан. 90 онд одоо арчил гарч ирээд газрыг одоо хөвд олгоод эзэмшүүлээд одоо эзэмшүүлэх хууль гарсан. Газрын хууль. Тэр хуулийнхаа дагуу бид нэр газраа өмчилж яваад тэгээд энэ газрыг одоо хамгийн одоо эко одоо хэлбэрээр одоо хөгжүүлээд жимсгэн тэрээд одоо ингээд явж байгаа хүн байгаамаа. Манай ч одоо чавганы одоо 8 сорт, алюминий бисрэг алюминий 3 сорт,
Тэгээд том алимын 1 сорт, давж алимын 3-4 сорт. Тэгээд 10 хэдэн сортын одоо жимс жимсгэн тариалдаг. Энэ жимс жимсгнийг одоо яг Монголын эрсдэл суур амьсгал дасан зогтсон жимс жимсгнийг нь одоо нутгшуулн одоо иржүүлэх, нутгшуулт тарих. Мөн одоо энэ 18 ихт одоо модыг бас ингэ тараа явуулж байгаа юм байна маа гэдэг. Зарим газар нь талбай өгж өгч байгаа. Одоо Ховд аймагчин тэр 2-3 талбай байгуулсан жимсний. Манхан сум дээр нэг талбай байгуулсан бас. Манхан сумын Улаанхэр агуулга газар баригадын төв дээр нэг талбай байгуулсан. Одоо энэ Говьолтон Бигэр сумд одоо бас нэг жимсний талбай байгуулах гэдэг ингээд ажиллаа явуулж байгаа. Мөн Зархны тэр Хонгор гэдэг Хонгор сумын тэнд нэг жимсний талбай байгуулчихсан. Одоо ингээд ажиллаад явж байна л. Жимсний тариулаад зааварлаа дараас нь сургалт хийлгүүлээд одоо энэ нодын жигчин божин Чингэлтэй дүүрүүдээр нь сургалт хийсэн, Сүхбаатар дүүрүүдээр нь сургалт хийсэн. Мөн модыг тарих, арчлах, уйлжүүлэх тэгээд энэ ургуулах жимс жимсгүүдээр харьцах ийм одоо ажлуудыг сургалт хийгээд бас залуучдыг бас сургаад ингээд явж байгаа хүн байгаамаа тийм. Анханаас эхлээд уулсан тэр хөөцийг бөөцөж ирсэн. Жимсэн гараад ирэх юм бол бүр одоо сайн одоо хамгаална. Нэмэлт одоо хөрснийхэн тэжээлийг нь одоо нэмж өгнө. Услаагийн тогтмол хийн. Хажуудах зэрлэгүүдийг нь одоо авна. Зэрлэгүүдийг нь одоо авна. Жилийн одоо арчилгаа цаас үйлд бол яг модондоо цаасаа болно. Хаврт нь одоо бас нэмэлт тэжээлүүдийг хийж өгнө. Одоо энэ ингээд жимс энэ урагцсан моднуудын газрынхаа доор өтөргийнхаа нөгөө амин дэм шинэ тэжээдэн бодсон жимсэндээ зөрүүлждэг, садаа мөчтөнд зөрүүлждэг. Жимсээ хурааж авчгаад дахиад доор нь одоо органик одоо тийм гаралтай одоо борлогоор бордно. Бас химийн бордын бол орхгүй болсон жимсэнд бол химийн бордыг хийдгүү. Химийн бордоо бол бас зөв хэмжээний бас хүний биеийн бас эсрэг одоо нөлөө зүйлдэг. Тийм учраас одоо малын онны одоо бууц шууны сангасаар л манайх одоо жимсээ болдог юм аа. Цомдоо жимсний анхны их сүрэн 1959 онд жимс турших станц гэж одоо нэрээр одоо шинээр байгуулагдаж Оросоос одоо модон татсан, Сибириас модон татсан. Казахстанаас модон татсан 59 онд татсан байлаа. Машинаар тэр үед одоо 51 гэдэг машинаар модон явж очиж ирсэн байгаа улсууд очиж. Тэгээд тэрнээс хойш чинь 60-70 онуудад ирнэ хөгжингөө том аж ахуй, жимсний аж ахуй одоо тэнд эрдэм шинжилгээ судалгааны одоо юу тавигдаад судалгааны тийм станцуулаад энд бол жимс жимсхнийг өржүүлдэг, жимс жимсхнийг боловсруулдаг. Одоо ийм сайхан одоо эрдэмшлэгийн станц байсан юм аа. Тэгээд 90 онд Ховдын үеийн турш шилжсэн тийм станц. Энийг нь одоо хоршоол гэдэг одоо газартаа шилжүүлж өгөөд Ховдын үеийн дотооч бас нэг 2-3 жил ажилласан байгаа. Жимс жимсхний тэр станц одоо манай Булган сумчийн дээр байснаас болоод тэр сайхан одоо Ахмад агрономчид эрдэмтдийн одоо тэр сайхан хийсэн ажлыг бас би бас үйлж даваад ингээд энэ жимс жимсхний судалгаа хийгээд жимсийг ургуулад үржүүлээд бас олон тэрэнд одоо жимс жимсхнийг одоо тариулаад ингээд явж байгаа хүн байгаамаа. Манай Булган сумын хамгийн одоо брэнд одоо болж байгаа энэ Улаан 6-даа гэдэг тариа байдیں۔ Тэр одоо Улаан 6-даан гурал бол нөхөр сайхан үнэртэй одоо шар тустай холжхон сайхан амттай жинхэнэ одоо брэнд одоо бүтээгдэхүүн байгаа. Тэр Улаан 6-дааг одоо манай залуучууд одоогоор маш их тарилдаг болсон байна. Тэгээд нөгөө өөрийнхөө нөгөө эко гурлаа одоо хинсэн тэргэлээд ингээд явж байгаа үзэн л байгаа шүү дээ. Одоо энэ 10 гаруй мянган хүн амтай газар
Зөвхөн тургууд гэхгүйгээр энд одоо загчин ураанха одоо халха казах тургууд үсийн одоо дөрвөд эсэн одоо энэ цэцэнгүүд ингээд оршин тогтноод амьдарч байгаа маа бас. Монгол орнд жимсний одоо тариалах өөрөн одоо энэ алим жимсийг одоо өөрөн тариалж идэх хэрэглэх одоо тийм шаардлага өнөө цагийг тавигдсан. Одоо бид нар гадны одоо тэр импортын бүтээгдэхүүн хэрэглээд байна гэдэг чинь ер нь хэрэглэх боломж их муу болчихлоо шүү дээ. Одоо сүүлийн корона ингээ гарчлаа. Тэр жимсгэн чи одоо юу эрүүл ахуйн шаардлага хангадаг юм уу? Одоо дэлгүүрт ирж байгаа тэр алим жимс бол ер нь амт чанар их муу. Тэгээд тэр одоо дэлгүүрийн лангуун дээр байгаад байдаг муудж өгдөг тэр нь. Аливаа нэг нь ориг одоо бүтээгдэхүүн бол муудах ёстой. Жишээлбэл одоо сүйх чинь гашилчдаг тий. Мах гэх чинь яг өнөр одоо та нар орчдөг. Тэр муудсан бүтээгдэхүүн хийчих штэ. Тэгвэл хүний биед юу байхгүй. Одоо янз бүрийн тийм харц зүйл одоо болохгүй шүү дээ. Тэгтэл дэлгүүрийн тэр лангуун дээр байгаа одоо жимсгэн бол 5-6 сар хөвчлээд муудаж өгдөг нэг байх. Хүн аваад идээд иддэг. Тэр их одоо хүний вид маш их одоо хүмүүд үзүүлдэг гэж би боддим доо. Дотор тэгдэг үнтэй. Тийм учраас Монгол орнд даяар энэ жимсгэн л одоо хөгжүүлэх шаардлагатай болсон. 95 оноос эхлээд би одоо энэ жимсгэн тариалж ирсэн юм байна. Тэгээд энэ тэнэс наач одоо хэрэг жил болж байна л да. Хэрэг жилийн хугацаанд жимсгэнаач тариалсан булган сумын айл өрхөчин хашаандаа одоо сайхан амьдрыг гэдэг ураанууд одоо моддын төрүүлээд манай улуучаар тэн агсан хашаандаа жимстэй болоод хашаанаас нь жимсэддэг. Хүүхд залуучууд нь чөлөөт цагаан тэр жимсэн дээр ажиллаад одоо зөв өнгөрөөдөг. Тийм болгосон тэгээд ирэн дээр улуун сумын ард түмэн одоо надыг сайхан дэмжсэн. Улуун сумын засаг таман газар ч одоо сайхан дэмжсэн. Тэр хөргөл үеийн одоо хөдөлмөрөө би яахын сахавар авсан байна. Тэр улсын авраа авч байгаа үе чинь манай жимсээ жихөө бас юм тэгээд нэг яг болох гээд байжсэн да. Одоо бол яг ажихуу хэмжээнд тэгээд болчихсон. Одоо сайхан байна ер нь. Зах зээлийн нэг ич одоо тэгээд ороод хөгжөөгөө байсан, ард түмч бас сайн хөгжөөгөө байсан шүү дээ бас тий. Тэр ич хөдөлнөө өгчөөс зарим видеонд бас баг байсан бас. Хөдөлтөө хүчний нөхөр бас чадлагтай. Одоо л их сайхан хөгжсөн байна. Ер нь тэгээд нөгөө энэ мэдээлэл одоо их хурдан тардаг. Хот Улаанбаатар одоо тэр газраас ирээд жимсэн одоо хүнээр ингээд захиулаад авахулчдаг болсон байна. Тэг уцаар ирээд үдээсээ тэр мөнгө төргөө шилжүүлээд жимсэндээс автобусын тавиулаад авахулчдаг болсон ба шүү дээ. Сайхан болсон байна. Хал замч хөгжсөн байна. Тээвэр нь хөгжсөн байна бас. Тэг сайхан болсон байна өө. Хамгийн одоо их баярлж байсан энэ болохоор одоо энэ Монгол орны цагууртын засан зогцсны жимсхнийг л одоо гаргасан даа их баярлж юм да. Энэ хаан ч гэсэн тэрэл одоо тэр хинтий тархич улгаж яддаг, дорнодол тархич улгаж яддаг хаан тарсан одоо сайхан ургаад ингээд явдаг. Одоо ер нь шилдэг соортоо гаргасан даа их баяртай байгаа маа. Энэ Минчт булган гэдэг соортыг одоо би миний одоо гаргасан соорт байгаа маа. Энэ таванд анхлах нэг соортыг гаргаж ирж нэг туршаал ütсэн да. Туршаал нэг 7-8 жил болоод нэг соортон дээр 7-8 жил ажиллаж байгаа энэ соорч байгаа чинь ургацын харна, модных нь ургалтыг харна. Тэгээд нөгөө өвлийн хүйтэн тэсвэрийг харна бас бүх юм харж тэгээд нэг за энэ болно гэдэг үйлдвэрлэлд ингээд гаргаад үржүүлээд явчихж байгаа. Энэ нэг манай энэ соорт болтой нэг модноос нэг дундчаар нэг 50-60 кг. Хамгийн дээд ургацсан болох тэр сая тооцсон 95 кг гарсан. Дээд
бас мэдсэн болноос. Тэрээд 3 жил болоод жимсээг нь энэ Монголын ямар ч удаа газар одоо ургана. Энэ сорт бол 95 онд эхэлж сарж ихсэн сорт л доо энэ манай солонгод. Энэ жолтын ховтыг гэдэг сорт. Орсын сорт. Энэ нөгөө 8 төрлийн чавг гэдэг тэрний нэг нь юм л да. Энд бол нөгөө юу жолтын ховтын опата ксени манжусыг харисивцаа гэсэн митинг одоо сортууд бас байгаа. Тэ опата сорт нь уулан чавта жолтын ховт шар өнгөтэй дотор бол ирсүүлдэг, ороолдог, цөөж болдог. Тийм одоо сортууд таригдсан байгаа нэг 200-300 гаруй бол би чавгны. Тэгээд энэ өнөөдөр одоо олон сортыг тариа судалгаа хийж тариалах бол тэр одоо нэг л ингээл падгал бүгд болчихдог. Нөгөөх нь боловлт байхгүй болчихдог. Цөвж болдгаар ингээд зохион байгуулаад ингээд таригдсан сортууд байгаа юм аа. Улаанбаатар руу чинь 10,000 ширхэг энэ дэмжлэгийн суулгацыг ер нь оруулж бас тэр аймагт тарааж Улаанбаатар хотын айд өрхөд тараас нь мөн дархан сэлэнгийн нутгуудаас тараас нь 3 жил дараа л навсан доо. Тэгээ 3,000 гаруй модод тараад энэ хавраас нь яваад ирсэн од ирэх хаваасаа дахиад суулгацаа очоод энэ одоо хамгийн одоо шиддэг сортуудаа навчиж бас олон тэмдгэртэй болохоор ингээд бодоод төлөвлөж байж байгаа. Сорт нь бас тэр астаск десертны сортоос эвлэлж одоо гаргаж явсан сорт байна. Энэ нэг бодлох нь урагцуулбал өнцчээр нэг 50-60 кг одоо урагцлаа. Тэгээд урагцсан тэр сая одоо бид жимсээ урагт 95 кг гарч ирсэн тэгээд урагцсан. Адуу малын бараа торцоод тогтохгүй аян чуудын цуваа хоромхон
асрахгүй айлын жаахан түүний санаад л болохгүй аяа намар минь чи над дээр асарно Namr min chi nat tera sarno Эсрэгэлмийн одоо суулгацыг хэмтэлж байгаа хадлын байгаа юм аа. За энэ пепровка гэж сорт, зуны сорт нь. Хангийнх нь одоо тоо бол богино хугацаанд жимсэн боловсрдог. Одоо тариад бүгд суулж байгаа мод нь бас бидний урагцсан бас ураагаад ингээд ажим хэдэн ширхэг ингээд үлдсэн байна. Бидээс амт чанарын хувьд бол бидээс сайхан амттай, чихэрлэг амттай бүр сайхан үнэртэй одоо энэ манай энэ Монгол орны цагуурт дасан зогтсон хаан гэсэн тэр боломжтой ийм дэлгэмэл одоо төрсөн юм байгаа. Дэлгэмэл төрсөн юм. Энэ ажмын нэг ажмынх нь жин нь бол бидээс 250 г татна. 4 ажмын 1 кг татдаг. Одоо энэ хамгийн том энэ урагцын хэмжээгээ насгүй цаад ингээд ирэх юм бол нэг модноос бас юм 100 кг одоо авчихсан тийм төвх бас байна. Энэ нэг модноос нэг 100 кг гаргадаг. Энэ жимснийхэн одоо амин дэмэдэнд маш их одоо чанарлаг одоо маш их витаминтай юм жимс байгаамаа. Энэ бол бас Монгол орны одоо хаан гэсэн ургадаг бас л шилдэг сорт. Тий, амт чанартай 9 сар ороод боловсрно. 9 сар ихээр боловсрно. Маш их витаминтай юм одоо жимс байгаамаа. Энэ бол дэвтээс Монгол орны хөрс цагуурт тохирсон тархитх боломжтой одоо жимснийх намт чанар бол чихэрдэг амттай ийм сортууд одоо ингээд хэрэгдээд явж байгаа маань. Түүхэн жимээр нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарыг Ховд аймгийн Булган сумаас Монгол Улсын аварга тариаланч Төмөр Батаргайн жимсний талбайгаас та бүхэндээ хүргэж байна. Бид Улаанбаатар хотоос хараад 1700 км явж байна. Тэгээд 20 дахь удаага уулзж байгаа энэ уулзалт маань энэ сайхан ургацын их баяр, ургацын далай бас энэ сайхан сэтгэл, энэ хөдөлмөрч хүс хүч шингэсэн ийм сайхан талбайг зорж ирсэндээ бас түл их баяртай байна. Тийм учраас танаас монголчуудынхаа өмнөөс халуун баяр хүргэе. За баярлалаа. Та бол монголдоотдыг ховдчууд, булганчууч таныг амтахгүй, Монголда алдартай ийм мундаг одоо хөдөлмөрийн баатар болох ийм мундаг хөдөлмөрч хүн байгаа юм. Тийм учраас олон монголчуудаа жинхэнэ хөдөлмөрийн амтыг мэддэг ийм хүнийг л танилцуулах юмсан гэж зордгийг. Тэгээд таамнаас Монголын ард түмэндээ гэгэн сайхан үг хэлэх байх. Бас дүүгийнхаа энэ замын дөрөнд медалга өргөх хаа гэж бодож байна. За баярлалаа. За энэ түүхийн жимээрийн нэвтрүүлгийн одоо хийж яваа бас Улаанбаатараас бүр алс бол одоо тэр 1800 км газраас одоо энэ Булган сумыг одоо зорж надыг зорж ирээд ингээд нэвтрүүлэг хийж байгаад ингээд энэ дүү одоо явуулсан маш их баярлж байна. Цааш нь бас ажилт нь бас нэлээд өндөр одоо амжилт гарах байхаа. Энэ хүүхдийн ажил бол одоо Монгол энэ одоо бүхэл одоо түүх Монгол хүний одоо хөдөлмөр бүхнийг одоо энэ Монголын ард түмэнд тэрний одоо мэлмийг одоо нээж одоо энэ одоо хамгийн наад захын жишээ нь энэ Булган сумд жимсгэн одоо яаж ургадгийг Монголын одоо ард түмэнд одоо таниулж мөн одоо энэ яг энэ нэвтрүүлэг үтсэн нөхдөд дахиад энэ жимс ингээд ийм тарихыг одоо хүсээд одоо тэгээд усаар ажил Монголоор
уран даяар бас жимс нэг дотоодон одоо хэрэглэх тийм одоо чадвартай болох байхаа гэж би одоо бодож байна. Идэх юмсан биш, тарих юмсан гэсэн Тий, хүсэл хүн болгон төрөөсөө тий. Хоёлаа. Идэх биш. Тарих удаа тийм хүсэл ер нь манай энэ Монголын артын тэн олонд одоо хүсэл байгаа. Ганцхан тэр жимс нь хаануур гэж байна. Тэнийг хаанаас авч болохгүй гэдгийг л одоо энэ төвхийн жим нэвтрүүлэг энэ одоо дүү жавлан сүрэн бол одоо бэлтгэнээ сайхан харуулж өглөө. Бас энэ алтан маш их том одоо билээ гэж би одоо тооцож байна бас тий. Монголын ард түмэндээ хандаад. Тий. Ингээд Монголын одоо ард түмэндээ хандаад жимсэнд тариалцгаая. Одоо эрүүл энх одоо байцгаая, урт удаа насцгаая. Цэвэр одоо байгалийнхаа өөрийнхөө одоо гараар тавьсан одоо хүнсний төвлөг гэдээ эцгэе гэдгийг уриалж байна. Тий. Одоо тэр импортын тэр одоо жимс-жимснээс аль болох татгалзахыг бодцгоё гэдгийг одоо уриалж байна. Баярлалаа танд. Мөн нөгөө ингээд түгэн жимэр гэдэг нэвтрүүлэг бол сэтгэлийн нэвтрүүлэг. Тэгээд чин сэтгэлээ тулсан зориулдаг учраас ингээд буцаад нэг ирэхэд ингээд сайхан ухтаж авах хамгийн гоё юм байна тийм ээ. Тэр чинь хоёр дахь удаага уулзж байгаа. Хоёр дахь удаа уулзсан одоо эрдээсээ бүр сайхан танилцуулсан биднээс одоо Ахтуу шиг асан. Тийм ээ Улаанбаатараас гарч явахад надад уцаа ирсэн. Очиж шүү. Би одоо хүлээгээ тэгээ байжсэн бас. Тэгээ бүр ээжигээ дагуулж яваад. Тэгээ ээжигээ дагуулаад Ахтуу нарыг дагуулаад бүр одоо ахтын шиг ингээд ажиллаж ирж байгаа нь их баяртай байна. Цаашид ч бидний одоо харилцаас дотн болох байхаа. Тий. Баярлалаа тий. Би хотруулаас уулзнаа үз. Тэгэхээр зэрэг уулзъя бас тий. Тэгээ. Цаад ирэхэд булаг шиг дайраад ирэхэд далаас шиг байж их мөвч жаргаж яваараа таамна. За баярлалаа баярлалаа. Энэ удаагийн нэвтрүүлгийг маань хамтран ажиллаж ивент итгэж байгаа хүмүүс бол манай хүргээ ах нар. За баярлалаа. Манай эгч нар байлаа. Бас манай ээж байлаа. Сайх улсууд байна. Тий 4 жил дэмэт инсний эцэст одоо ингээд хамтран ажиллагч олдохгүй гэр бүлийнхнийгаа урууддаг болсон. Тийм учраас бас энэ нэвтрүүлэг бол эх оронч нэгэн гэр бүлийн хамтдаа зүтгэж байгаа зүтгэлийг та бүхэндээ бас хүргэж байгаа. Да би ч гэсэн баяртай байна. Тийм учраас ээжтэй ах эгч нартаа бас таньд их баярлалаа.